За юуцхан залжтай шинэхэн бичлэгээр уулзж байгаатай таатай байна. Энэхүү бичлэгэн дээр юу ярих вэ гэхлээр та бүхэн гарчигнаас харсан бах Wolfism-ийн Psycho гэдэг цомог дээр ревю хийх байгаа. Ер нь яг юу ярих вэ гэхлээр Wolfism-ийн 2 дахь цомог болох Psycho цомог өмнөх нисдэг чон цомогдоос юугаараа давуу талтай байв, юугаараа сул талтай байв, ямар дуун хамгийн их надад таалагдав, хамгийн бас сул болсон дуун миний хувьд юу байв. Тэгээд ямар рекордстай хамтарч ажиллав, ямар артистуудтай бас хамтарч ажиллав гэх дэлгэрэнгүй детальчлаад ярилцах байгаа. За тэгээд энэ бичлэг нь бол бяцхан хоёр зорилготой байгаа. Эхний зорилго нь юу вэ гэхээр сонсох соёлыг түгээх гэдээ би нэр өгчөөд байгаа. Тэгээд сонсох соёл гэж юу юм бэ? Сонсох соёл гэж юугаа яриад байгаа юм бэ гэж бодож яж магадгүй. Энэ бол маш энгийн ямар нэгэн артист дуу гаргадаг, альбом гаргадаг тэрийг бид нарт ямар нэгэн үнээр үнэлээд онлайнаар ч тэр биетээр нь зардаг. Тэрийг аль биесээр нь худалдаж аваад өндөр чанартайгаар ингээд сонсохыг сонсох соёл гэж би хувьдаа үзээд байгаа. Тэгээд энэхүү сонсох соёлыг аль бие усныхын дуунуудын сонсноор ямар ашигтай вэ гэхээр мэдээж та бидний дуртай артистуудад хөрөнгө оруулалт гэж болж очино. Тэгээд хөрөнгө оруулалт болж очсноор дараагийн уран бүтээлүүд нь илүү чанартай бас гарахт нь бас нөлөөлөх байгаа. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Ер нь бол YouTube, Facebook гэсэн платформуд дээр дуунууд орохдоо баг зэрэг quality чанарын хувьд бол ингээд буурж ордог. Тэгээд яг Apple Music ч юм уу Spotify тиймэрхүү аль биесны аппликейшнуудыг ашиглах юм бол бид өндөр чанартайгаар сонсно. Тэгээд нэгдүгээр ашиглахад амархан тухтай. Тэгээд аль биесээр нь худалдаж аваад сонсох ч юм уу стримдээ сонсох боломжтой. YouTube дээр бол ингээд локалаар сонсож болдгоо шүү дээ. За тэгээд хоёр дахь зорилго нь болохоор ерөнхийдөө бол би бол ямар нэг урлагийн сургууль төгсөөгүй, хөгжмийн талаар мэргэжлийн хүн биш, хөгжмийн сургууль төгсөөгүй цэвэр сонсогч талаасаа өөрт энэ цомог надад ямар санагдсан, ямар ерөнхийдөө өнгө аястай байсан, ямар дуун сул байв, ямар дуун сайн байв гэдэг дээр бас өөрийнхөө хувийн үзэл бодлоо ингээд та нартай хуваалцаад цаашдаа өргөжлүүлээд ингээд өөр цомог дээр ревю хийгээд явах зорилготой байгаа. За тэгээд Psycho цомгийнхаа ярианд шууд орцгоё. За тэгэхээр ерөнхийдөө Wolfism-ийн Psycho цомог бол 2019 оны 2 сарын 15-нд релиз хийгдсэн 12 трактай дуу. Тэгээд яриагаа бол ерөнхийдөө нисдэг чон цомогоос юугаараа давуу талтай байв, юугаараа сул талтай байв гэдэг дээр харьцуулт хийгээд ярих гэж бодлоо. Тэгээд нисдэг чон цомгийн хувьд бол Psycho цомгийг бодвол 2 жилийн өмнө 2017 оны 5 сарын 27 тухай V-Cloud нээлттэй хийж байсныг санаж байна. Тэгээд надад анзаарчихсан зүйл нь яг юу вэ гэхээр Psycho цомог нисдэг чон цомгоос маркетингээрээ илүү жоохон сул ажилласан болов уу гэж анзаарчихсан. Яагаад тэгэхээр мэдээж Wolfism real label хамаардаг байхдаа нисдэг чон цомог анхны цомог гарсан. Тэгэхээр бас Big G гэсэн маш том нэр ард нь явж байсан учраас маркетинг нь бас нэлээд нөлөөлсөн байх гэж үзэж байгаа. Тэгэхээс хойш бол өөр ерөнхийдөө сул талуудаар олж хараагүй. Хоёр цомгийн хувьд бол vibe-ийн хувьд бол шал хоёр өөр vibe-тай. Нэг нь яг нэг юм юу гэх юм лейблийн артист байсан учраас зарим нэг талаараа хайрцаглагдсан зүйлс бол нисдэг чин цомог дээр жоохон байдаг гэж би хувьдаа боддог. Одоо юу гэх юм нэг лейблд хамаарч байгаа учраас дуунууд commercial дуунууд хийх ёстой ч гэдэг юм одоо Baby Girl зуны тухай дуу. Гэтэ эднэр нь бол сайн дуу болсон үгүй бол мэдээж болсон. Гэхдээ яг тухайн артистын яг 100% өөрийгөө ингээд илэрхийлэхэд нь бас ингээд ард нь бизнес явж байдаг учраас ингээд жоохон нөлөөлсөн юм байгаа болов уу. Тэгэхээр Psycho цомгийн хувьд бол нисдэг чон цомгоос давуу тал нь болохоор продюсероор нь Wolfism өөрөө ажилласан учраас 100% гаргая гэсэн юмнуудаа өөрөө гаргасан, яг хүснээрээ хийсэн гэж би үзэж байгаа. За тэгээд Psycho цомог бол ерөнхийдөө Hypeman Records дээр бүх дуунууд нь бичигдсэн. Тэгээд ер нь бол бүх дуунуудын саунд инженер микс мастеринг нь бол Hypeman-ы Tuana ажилласан гэсэн үг. Тэгээд хамтарч ажилласан өөр артистууд гэх юм бол Descent-тай хамтарсан, Mrs. M-тэй хамтарч байдаг гэсэн дуу гарсан. Тэгээд Man on the Moon-тэй хамтарч Trust Nobody гэсэн дуу гарсан. Тэгээд мэдээж Mojo-тэй хамтарсан Дуртай гэдэг дуу гарсан. Тэгэхээр энэ хамтрлууд дундаас хамгийн таалагдсан дуу нь бол миний хувьд бол Дуртай гэдэг дуу байгаа. Mojo-тэй хамтарсан хамгийн одоо юу гэх юм хамгийн төгс зохицол болсон болов уу гэж би үзэж байгаа. Тийм ч учраас Mojo-тэй хамтарсан Дуртай дуун дээр клип хийгээд цацсан байгаа. За тэгээд Psycho цомгийн хувьд бол ерөнхийдөө яг vibe өнгө айс нь илүү түрэмгийлсэн, нийгмийг шүүмжилсэн, яг байгаа бодитоор нь хэлсэн дуунууд аюул их анзаарчихсан. Нийгмийг шууд шүүмжилсэн тийм бодит үннийг хэлсэн
утга агуулгатай раймыг бол аягүй их битсэн байгаа. Тэгээд миний хувьд бол хамгийн таалагдсан дуу ерөнхийдөө 3 дуу гаргасан. Өөртөө яг топ 3 дуу гаргасан. Тэгээд бас яагаад надад таалагдсан гэдгийг тайлбарлаад явна. Тэгээд жоохон сул болчихвоо гэсэн 2 дуу гаргасан. За тэгээд сул болсон сайн болсон дуунуудсаа яриагаа эхлэе гэж бодлоо. Тэгээд юун дээр болохоор хамгийн их таалагдсан дуугаар болохоор Suicide гэсэн дуу гарсан. Suicide гэсэн дууг сонгосон. Тэгэхээр яагаад энэ дууг сонгосон бэ гэхлээр бол дууны хувьд бол цомог гарахаас өмнө клиптэйгээ цацагдсан. Тэгээд ер нь бол цомог гарахаас өмнө сонсцсон байсан гэсэн үг. Тэгээд хамгийн их таалагдсан шалтгаан бол мэдээж тэр дууны бадаг одоо flow, rhyme, beat гэд бүх юм нь үнэхээр төгс цогцсон байсан. Тэрнээс гадна клип боёо дүрстэйгээ амар гоё уусаж авцалцчихсэн яг юм юу гэх юм жоохон dark өнгө айстай. Тэгээд яг юм нийгмийг бодит үнийг шүүмжилсэн. Тэгээд тэр өнгө айс клипний өнгө тэгээд бяцхан хэмжээний зохиол тэгээд юм psycho байд гэх мэтчлэн зүйлсүүд нь хоорондоо маш гоё авцалцчихсэн учраас бол энэ дууг топ 1-ээр сонгосон. Тэгээд 2 дугаар дуугаар болохоор би Trust Nobody гэдэг Man on the Moon-тай хамтарсан дууг сонгосон. Тэгээд яагаад энэ дууг би хоёрт оруулсан бэ гэхлээр бол одоо тэр дууг сонсохоор ямар нэгэн байдлаар надад юм жоохон хүч орж идэг. Одоо юу гэх юм би бол жишээ нь гэхэд бол чөлөө цагаараа дугуй унаад хотоор ер нь бол ингээд зугаалах дуртай. Тэгээд жоохон одоо хөдөлгөөн биеийн тамир хийдэг гэсэн үг. Эсвэл фитнес ч юм уу ингээд сонсоод байж хахад бол бүр эцэж тутлаа ядарсан те бүр ингээд ямар ч энергигүй болсон байхад тэр дууг дахиад нэг тавихад дахиад нэг circle явдаг ч юм уу нэг жижигхэн beast mode насдаг ч юм уу те ингээд хүнд бүр ингээд юм амар гоё инфлюенс нь өөр бүр амар гоё ингээд хүч өгдөг тийм инфлюенсийг би мэдэрсэн. Яг тэр талаараа яг надад амар гоё нөлөөсөн учраас энэ дунд бол топ 2-т оруулж дуртай дуу чагсаалтанд бол маргаангүй орсон байгаа. Тэгээд 3 болохоор 3 сонгосон дуу маань болохоор Nothing Can Stop Me гэдэг дуу гарсан. Тэгээд цомог гарснаас хойш клипэн цацагдсан. Дууны хувьд бол ерөнхийдөө аягүй богинохон дуу. Нэлээд богинохон дуу. 1 минут 31 секунд илүү 30 секундын дуу. Тэгээд хамгийн их таалагдсан энэ дуун дээр яагаад таалагдсан бэ гэхээр хөгжмөн дээр юм groove гэдэг юм байдаг. Groove гэдэг нь яг юу вэ гэхээр ерөнхийдөө бол хөгжмийн зохиолч нар артистууд бүгд өөрөө өөрсдийнхөө тайлбарладаг. Яагаад гэхээр энэ бол цэвэр тухайн артистын мэдрэмжэн дээр тулж босдог тийм одоо зүйл байгаа. Мэдрэмжнээс нь гардаг зүйл гэсэн үг. Хөгжмийн зохиолчдод ерөнхийдөө яг юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ groove гэдгийг бол тодорхой дууны юм давтамж гэж байдаг. Одоо юу гэх юм бөмбөрийн цогцолт яг ард нь бид нар сонсогддог шүү дээ. Сайн ихлаа сонсох юм бол битнийх нь бөмбөрийн цогцолт ч гэдэг юм уу одоо хийлийн хөгжимч гэдэг юм уу тодорхой давтамжтай явж байгаа зүйлээс гарч байгаа юм филингийг ерөнхийдөө groove гэж нэрлэдэг байгаа. Groove нь биднэрт яаж мэдрэгддэг вэ гэхлээр бол ерөнхийдөө хөгжим сонсоод бид нар ингээд өөрөө ирэхгүй толгой тогтдог те ингээд толгой тогтдог эсвэл ингээд гоён дээрээ гараараа зөхиод битийг ингээд мэдэрдэг эсвэл хөлөөрөө газар тогтдог ч юм уу те. Тэгээд янз бүрээр хөдөлдөг эсвэл ингээд алхаа явж байхад бол хэм гэдэг хэмнэлд ордог ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар бол биднэрт илэрдэг. Тэгээд ерөнхийдөө яг тэрийг л groove гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр энэ дуун дээр бол хамгийн төгснөхээр гоё groove-тэй дуу болсон гэж үздэг. Тэгэхээр яагаад вэ гэхээр яг энэ дуу эхлээл шууд бөмбөрийн цогцолтууд нь шууд ингээд хэмнэлд оруулдаг. Тэн дээрээ битэн дээрээ нааж өгж байгаа хиний Wolfism-ийн үгэлж байгаа хэв маяг тэгээд дууны тэр панчлайнуудаа битэн дундаа ингээд яг мөр бүрт ингээд зоож өгж байгаа. Үнэхээр төгс тохирсон. Тэгээд тэр дууг ингээд сонсоо явангууд яалтчгүй бүр ингээд алхаанд хүртэл ороод ингээд яг мэдрээ явдаг. Тэр нь амар гоё филинг өгдөг учраас ерөнхийдөө топ 3-т оруулсан байгаа. За тэгээд бусад дуунууд нь л ерөнхийдөө бүгдээрээ адилхан бүгдээрээ гоё. Тэгээд жоохон сул болчвоо гэсэн дуун дээр болохоор би Drunken Master-ыг ихлээр сонгосон байгаа. Тэгэхээр яагаад энэ дууг жоохон сул болчвоо гэж сонгосон бэ гэхээр дууны хувьд бол нэлээд дээр үе юм доо. Ер нь баг Real Label-т Wolfism ороогүй байхдаа энэ дуу гарч ирсэн. Отгоо гэдэг артисттай хамтраад хамгийн анх гарч ирсэн. Нэлээд дээр үед гарч ирсэн. Тэгээд Psycho цомог дээр шинээр хоолойнд ороод жоохон өөрчлөлтүүд хийгээд 2 дугаар цомогт оруулсан байсан. Тэгээ ерөнхийдөө Ryan болон Flow өөрчлөлтнийг хийгээгүй шинээр хоолойнд орсон өөрчлөлтүүдийг хийсэн байсан. Тэгээд яагаад жоохон сул болсон шалтгаан нь бол ер нь энэ дуу мэддэг байсан, филингийн аль дээр авчихсан байсан. Тэгээд энэ дуу яг шинээр дахиад нэг ороод ирэнгүүт
жоохон хуйчирсан гэдэг утгаараа энэ дунд миний хувьд жоохон хуйчирсан гэдэг утгаараа жоохон сул болчвоо энэ цомгийн 12 тракных нэр нь хамгийн сул дууг сонгоод энэ дууг нь бол сонгож авсан байгаа. Тэгээд сул дуунаас дахиад нэгийг сонгосон. Nothing Can Stop Me би сул дуугаар сонгосон. Тэгэхээр зарим хүмүүс гайхчихж магадгүй л дээ. Чиний ягаад топ 3 листнээс чи 3-т нь Nothing Can Stop Me орчоод сул дуунд нь Nothing Can Stop Me дахиад ороод ирвэ гэдэг. Ерөнхийдөө сул дуунд оруулсан шалтгаан нь бол хитрхи богинохон байсан гэдэг шалтгаанаар оруулсан. Дууны хувьд бол төгс үнэхээр гоё болсон. Тэгээд миний хувьд бол ерөнхийдөө санаагаар болдог бол энэ дуу 3000 толгой 2 дугаар бадаг дээр нь тахилтгүйгээр шууд 2 дугаар бадаг дээр нь гөрвөл орж ирсэн бол үнэхээр perfect match болох байсан байх гэж би хувьдаа бодож байгаа. Яагаад гэхээр гөрвлийн тэр сүлд хийгээд байгаа тийм нэг юм айнасаа юм таг зөрөөд байгаа юм шиг сонир флоуийг хийгээд байгаа шүү дээ. Нэг яа гэдэг дуун дээр ашигласан. Тэгээд сүүлд гарсан 2 3 дуун дээр ашигласан юм яг өглөөд байгаа мó гэхээр өглөөд байхгүй. Яриад байгаа мó гэхээр бас яриаг өглөөд байгаа. Тэгээд яг тайлбарлаж чадахгүй байна. Ерөнхийдөө бол айнасаа бол баг зөрөө эхлээд сонсоход бол амар зөрөөд байгаа. Дараа нь ингээд сонсоод ангууд яг ингээд яг зөрөхгүй байгаа байхгүй яг ороод байгаа байхгүй. Тэгээд нэг юм төрөмгөлсөн хэм маягтай. Тэгээд раймын хувьд бол тэр айгүй онцлогтой раймуудыг тэр флоу дээрээ зааж өгдөг. Ягаад гэвэл тэр нь яаж анзаарчихсан бэ гэхээр ерөнхийдөө одоо юм 4 такт байлаа гэж бодоход ер нь ихэнх рэпер толгой сүүл гэж холбож явдаг бол гөрвлийн тэр шинэ флоу дээр хийж байгаа райминг нь болохоор ийм дундаа холболттой дандаа холболттой өгнүүдээр 4 такт явлаа гэж бодоход дандаа холболттой өгнүүдээр явж идэг. Юу гэдэг лээ 21 насны залуу зам гарав нас барав гэдэг юм уу. Яг нэг иймэрхүү юм ойролцоо юм юутай үгийн холболтуудтай өгнүүд ингээд тэр чигтээ 4 такт 8 такт ингээ явангууд амар сонсголонтой сонсогддог. Тэгээд тэрийг амар хурдан темптэй хэлээд тэгсэн хэрнээ дууныхаа юм утга агуулга алдахгүй юм панчлайнуудаа ингээд мөр бүртээ зоогоо явж байгаа. Яг тэр хэмнэлээр 2 дугаар бадаг дээр Nothing Can Stop Me дээр орсон бол үнэхээр солиотой санагдах байсан. Даанч энэ дуу 1 минут 30 секунд яваад дуусчдаг. Юу гэх юм богинохон болсон гэдэг шалтгаанаар сул болсон дуунд орсон. Тэгэхээр ч дууны хувьд бол nice болсон. Ерөнхийдөө нэг иймэрхүү листүүдийг болоо чартуудыг бол өөртөө гаргасан. Тэгээд та бүхэн бас юу гэж бодож байна? Дуртай дуугаа бас доор хэсэг үлдээгээрэй. Тэгээд ерөнхийдөө би бол яг цомгийг биетээр нь олж авч чадаагүй. Ихэнхдээ би бол Spotify ашигладаг. Spotify дээр 10 ер нь бол бүх онлайн шопуудаар $10 зарагдаж байгаа. Та бүхэн бас худалдаж авах эсвэл би доод subscription хэсэг дээр юу яачаа линкийг оруулж иргээд худалдаж аваад сонсохыг хүсвэл сонсоорой. Комент хэсэгт ингээ үзэл бодлоо хэдүүлээ хуваалцаад жижигэн community үүсвэл бас гоё байх болов гэж бодож байна. Тэгээд бичлэгийг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд rapper болсонда дараагийн уран бүтээлүүдээр нь бүгдэн дээр нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Keep it up bro. Тэгээд бичлэгийг үзсэн бүгдэнд нь баярлалаа. Баяр таа.